Эрхэм үзэгчдээ эрхэм нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Эрхэм нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын хүндтэй зочноор Улаанбаатар төмөр замын Ахмадын холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг урьж оролцуулаад байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр бас бид бүхний уламжлалт баяр одоо шинийн 3 гэж ярьдгаа. Тэгээд энэ сайхан баярын өдөр бас зав гаргаж бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн явдал та бүхэндээ талархаж байна. Сар шиндээ сайхан шилжгээвөө. За энэ жил их сайхан жил, хонин жил гарч байна. Сайхан жил боллоо. Ер нь өвөл бол өнтэй сайхан өвөл болж явах шиг байна. Энэ одоо манай монголчууд түүний дотор төмөр замчидтэй энэ одоо цаашдын үйл ажиллагаанд их сайхан нөлөөлөх байгаа гэж ойлгож байна. За тэгэлгүй яг тэгэхээр бас эрхэм нэвтрүүлгээр эрхэм хүндтэй зочдыг бас урьж оролцуулдаг. Тэгээ олон хүмүүсээс та бүхний минь урьж оролцуулаач гэж бас хүссэн байгаамаа. Тэгэхээр өнөөдөр бас Монголын уламжлалт энэ сайхан баярын өдөр бид бүхнийг одоо үргэлж баярлуулж яадаг Ахмад буурлууд, Азаа буурлуудаараа их баярлаж байна. Мөн тэгээд та бүхэн маань өнөөдөр энэ сайхан баярын өдрөөс өөрсдийгөө үзэгчтэй танилцуулаад хаана одоо бас энэхүү сайхан төмөр замын энэ том айл өрхөд бас хэдээс хэдэн онд ажиллацгаав. Мөн одоо энэхүү одоо баярын цагаан сарын уламжлалт баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ? Энэ талаараас яриагаа эхлэх үү? За тэгээд бид танилцуулахдаа баруун гар талаас эхэлчихье дөө. За би Улаанбаатар төмөр замын байгууллагад нийтдээ 33 жил тасралтгүй ажилласан холбооны мэргэжлийн хүн. За би бол одоогийн байдлаар Улаанбаатар төмөр замын Ахмадын холбооны удирдах газрын Ахмадын хорооны даргын сонгуул ажлыг одоо 15 жил хийж байна. Төмөр замд би ажиллах хугацаанд төмөр замынхаа хамт олонны дунд ажиллаж амьдарч төмөр замын Ахмадууд удирдлагуудаас байнга суралцж ирсэн. Төмөр зам гэдэг энэ хүнтэй байгууллагын босгол нь өндөр, үйл ажиллагаа нь хууль дүрм журмаар зохицуулж явдаг ийм онцлогтой байгууллагын ажилтан болсондоо би байнга баярлаж явдаг юм аа. Би Улаанбаатар төмөр замын аж ахуйлах тээвэр эсүүдизмийн хаанагдсан ангийн Ахмадын зөвлөлийн сонгуульд ажилтай байдаг. Энэ байгууллагт 1967 онд эдийн засгийн дээд сургуулийг төгсөөд анх ажилд орсон. Тэр цагаас хойш 36 жил ажиллаад энэ байгууллагаас насны тэтгэврт гарсан. За энэ байгууллагт анх ажилд орохдоо тооцооны нэгтлэн бодох, норм зохиогч, эдийн засагч ийм ажлуудыг хийж байсан. Энэ аж ахуйлахын гэдэг энэ албан газар бол миний амьдралын их сургууль, ажлын их сургууль, одоо бүх зүйлийг бол надад зааж сургасан сайхан байгууллага. Энэ хамт олноороо би байнга одоо бахархаж сайхан сэтгэлийн үүднээс бахархан баярлаж явдаг юм аа. За би Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депогийн Ахмадын байгууллагыг удирдах байдаг манайх 400 Ахмадтай. За би Монголын төмөр замд галт тэрэг жолоодож 40 жил явсан хүн. За энэ миний ажиллаж явах үед бол цагаан сараар одоо залуучууд голдуу ажилд явна. Би бол голдуу одоо өглөө ирээд ороо явдаг юм хүн байсан. За одоо бол сайхан тэмдэглэж байгаа цагаан сараа. За одоо хүүхэд дүүнэр тэгээд ажлын газрын хамт олон залуучууд маань хүндэтгэж одоо сар шинэ баяраар ир золгодог. Бидэн ч одоо бас Ахмадуудаа хүндэтгэл үзүүлнэ. Одоо манайх 80-аас 84 настай Ахмадуудаа байгууллагынхаа захиргаатай хамтарч хүлээж авах гэж байгаа. За энэ маань одоо маш одоо сайхан болно гэж бодож байгаа. 85-аас дээш бас 10 хэдэн одоо хөгс зүйл байгаа. Энийг манай Ахмадын байгууллагын одоо Ахмадын холбоо хүлээж авдаг ийм уламжилтай замын захиргаатай хамтарч ингээ одоо Ахмадууд бид бол одоо их сайхан одоо энэ цагаан сараа сайхан гаргана гэдэгт одоо итгэл найдвартай байна. Одоо цагаан сар өнөөдрөөс эхлээд ингээд үргэлжлээд бид нэр бас Ахмадуудаа хүлээж авч байгаа гэдгийг баяртайгаар мэдгийе. За би 1935 онд Дундгой аймгийн Нутаг Цагааваа гэж сумын нутаг Хардлага гэдэг газар ирсэн. Одоо энэ жил 80 нас хүрч байна. Би төмөр замын байгууллагад одоо шараа атлын ирсэн одоо тэр жолоодж явдаг хэлчихэд ирэх гэж энэ төмөр замын ачаад хийж явдаг энэ засварын ажлыг хийж шийдэж одоо ихтэй тухтай сайн сайхан явуулж ирүүлэхэд зориулж өөрийнхөө хөдөлмөрийг зориулж байдаг юм засварч байгаа.
Тэгээд энэ хугацаанд бол Төөрийн депогийн одоо засварын хүн төгсөр ажлыг одоо 40 жил хийсэн бидэндээ бол ядарч өдөрсөн байх гэж бодож явдаг байсан бол одоо өнөөдөр 80 насыг зоглоод нэрөө тэмхээс болж байгаа нь бол хүнд ажил хүчээр ажил гэдэг бол хүнд муу юм өгдөг юм байна гэсэн ийм ойлголт авдаг сэтгэл дүүрэн одоо ингээд ажиллаж амьдарч байна. За цагаан сарыг бол би одоо тэр үед бол агуулчир байж одоо ээж аав маань одоо 1937 онд юм болж 36 онд юм болж байна. Эмчилж цэцэрсэн 4 он хөх тэгээд ерөнхийдөө бол цагаан сар гэдэг бол их баяртай сайхан үйл явдлууддаг. Айл хүнээр хараарч ах トゥ төрөсөө өгдөгчүүдээрээ хэсэж боошоо гордич одоо ингээд явж байдаг юм шиг үйл байлаа л да. Тэгээд сургууль байранд сууж байхад чинь одоо тэгэл шуудаа бовтал өвчрэл хөндөдөө тавьчихад хар сайндаа буцалгаад тэгээд тийш нэг идэж нэлээ удаа хугацааны хүнс болдог. Одоо ийм хөл байдалтай байлаа. Тэгээ ер нь цагаан сараар тэгээ явж явах гэсэн зарим үеч бас уйтгартай юм таарлална. Цагаан сараар одоо 52 юм 51 онд юм уу яг айлд нөгөө жууд боошоо годод сууж ирсэн чинь хүн орж ирэл за марш нас урсаа одоо наад идэ бодаага хураа гараг гэж хэлчих. Бас их гонсгор боогдлоо гадаад гэж бодчих байсан. Тэгж байсан. Тэгээд яг уу тэгээд одоо нэг 6 3 4 ч хүүхэд үлдсэн. Тэгээд миний давар байсан нэг эмэгтэй дүү гэдэг тэр маань их сургуулийн физик математик анги төгсөөд бас 30 хэдэн жил багшилсан. Нэг юм хүн байд. Тэгээд би өөрөө бол ерөөсө сургууль соёлгээд 7 дугаар анги төгсөөл нагахын дунд сургууль төгөөлж ирээл ерөөсө тэгэл төмөрзөм гэдэг айлын хажууд айлд буугаад тэгэл тэрнээсээ төмөрзөм гэсэн ярихвал тэгэл нарийн төмөрзөм гэж Налайх Улаанбаатар хоронд байсан төмөрзөмөөс эхлээд 17-оос тэгэл одоо 40 жил яг энэ төмөрзөм байгууллагад ингэж ажиллаж өөрийгөө одоо бүхэл амьдралаа зохицуулж 6 хүүхэдтэй одоо цагаан сараа тэмдэглэхэд хамгийн ахмад нь ах トゥ нэрийнхэн донд бий болсон байна. Өглөөнөөс эхлээл цагаан сарын өдрийг бол тэгээд дэржингөө тэр одоо нэг сайхан суусан хүн л одоо тэгээд хөндлөөсөн хүн байдаг болчихсон одоо тэгээд гадагшаач гардаг уу тэгээд одоо 3 нэг гэдэг чинь одоо бид нүсийн одоо нэг ажил нь хөнгөрч цагаан сарын ажил маань хөнгөрч идээ бодагаа хурааж ах トゥ нартай одоо айлхтуудаа хувааж ингэж яадаг ийм сайхан уламжлал одоо дээр үеэс тогтож ирсэн ийм уламжлал та тэгээд энэ уламжлалыг сарал одоо ингээл энэ ажлаагаа явуулаад ингээл ажигтаа цагаан сар гэдэг бол манай Монгол орны аль зүг болон бодлого хүмүүсийн одоо тэмдэглэдэг ганц одоо сайхан баяр шүү дээ одоо энэ эсэм бие цагаан сар хоёр энийг юунаас дээд хүндлэх гэж байдаг хойд залуучууд маш ихсэн одоо тэгээд хөргөн тэмдэглэдэг болж байна. Энэ үед бол ахмад үүднээс бол сэтгэл өндөр сайхан байна. За энэ хонин жил их сайхан жил болж гарлаа. Би 1957 онд тэр үеийн зөвлөлт толгойд улсын одоо төмөрзөмийн инженерийн мэргэжил бол төгсч ирээд одоо 50 хэдэн жилийн төмөрзөм зүтгэсэн хоо. За хамтын холбооны хувьд бол 97 оноос одоо хамтын холбооны өдрөх зөвлөлийн гишүүн одоо хүртэл явж байна. Ийхүү. Тэгээ Улаанбаатар төмөрзөмд баг тушаалаас нь эхлээд замын хэрэглэх газрын орлого дарах хүртэл одоо 46 жил ажилласан. За энэ хугацаанд бол манай Улаанбаатар төмөрзөм бол анх байгуулагдсныг бодвол олон улсын жишг төрсэн, олон улсын жишг хэмжээгээр ол тээвэр хийдэг энэ сайхан төмөрзөм болж хувирсан. За бидний мэргэжил бол одоо сайхан мэргэжил. Ер нь төмөрзөмийн тээвэр бол одоо ямар ч үед одоо ажиллаж байх ийм одоо ажлын одоо баталгаатай байртай ийм байгууллага байгаамаа. Ямар тасралтгүй 24 жилийн 24 цагийн дууш ажилдаг, шөнө өдөргөө явдаг, дасан шуурга, бороо үер эдэрт бол ерөөсөө хаалширчгүй ямар ч үедээ одоо энэ тээврийг тасралтгүй хангах юм үүрэгтэй. Энэ үүргийн ч одоо энэ хугацаанд биелүүлж явсан ийм байгууллага. Үүний дотор одоо ажиллаж байсан Ахмад Мэнднэрийн үе бол нэлээд хүнд үед ажиллаж байсан. За бидний үед бол одоо сайхан ашаатай, тээвэр ихтэй үеч байлаа, тээвэр ховорцсон үеч байлаа, эдийн засгийн хүн үед байдалч орж ирсэн үе. Энэ бүгдийг бол бидний үе Ахмадууд амжилттай давж чадсан ийм одоо түүхэн говьяатай гэж үздэг. За төмөрзөмийн хамт олноороо би бол их бахархдаг, ийм хүнд хүчээр, ийм тасралтгүй ажиллагаатай, ийм одоо нарийн техник эзэмссэн. Төмөрзөмийн энэ тээвэрт бол сонсгол муутай, хараа муутай, удаа сэтгэдэг ийм улсууд бол ажилддаг байхгүй юу?
Ер нь одоо их нарийн юм юутай. Нэг одоо миллиметр юм уу? Нэг тоо юм уу? Энэ одоо нэг ярианы нэг хазгай хэлдгээс бол энэ галтгэрийн хөдөлгөөний аюулгүй байдал одоо хамаарагддаг. Ийм одоо их нарийн юутай. Ийм шилтгаанаач бас одоо доголдол тэгэл аваар голгодол гарч байсан явдлууд би ийм байгаа юм. Манай цагаан сар уламжлалаар бол одоо ялангуяа өндөр настангуудаа их хүндэгдэг. Би тэгэхэд хөөхд байсан. За өндөр настангуудаа одоо нэг үнсүүл хийсэн, зулах юмсан. Ер нь одоо бид нар чи баг морь унаатал цагаан сараар одоо айл гисдэг байлаа шүү дээ. Тэгээд танихгүй ажил хамгийн түрүүл одоо өндөр настай хүндэл золох гэдэг. Тэр өндөр настай хүнтэй золгож үнсүүлэхээ бол их л багталтай байдаг. Хоорондоо одоо ярьж явахдаа бол айлаас айлд одоо бууж мордох хоорондоо тэдний тэр эмээ ингэж яалаа юм өглөө ингэж намайг үнслээ эдэргээд одоо их бахархаж их өөрөө олзоорхож ингэж ярьдаг байсан л да. Тэр бүгд уламжил бол одоо хадгалагдах ёстой баг. Манай зарим улсууд хадгалдаг юм байна лээ. Зарим улсууд бол цагаан сарыг бас жаахан тоомсргүй байдлаар хадгалдаг. Тэр шаадаг ийм байдлаар одоо хандж байгаа бодлож үзэгдэл бас гарч байгаа юм шиг байдгийг. Энэ бүгдийг бол болохгүй. За манай ахмадын холбооны дарааха Сэнчрэгчийн маань хувьд мэдээж зэрэг уламжлалт цагаан сар болоод мөн одоо энэ сайхан өдөрдох зөвлөлийнхаа тийм ээ ахмадууд маань бүгдөө одоо байгуулах ахмадын одоо дарга нар мөн одоо азаа буурлууд өдгөө бас 80-аад 70-аад насыг зоогоолсон мөн хөдөлмөрийн баатрууд Алтан гац хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одонд ийм сайхан мундаг хүмүүс ирсэн байна. Тэгэхээр манай ахмадын холбооны дарга Жамчрэгч маань бас энэ талаар бас үзэгчтэй хуваалцах тийм ээ. За би ахмадынхаа байгууллагын талаар галдалж яриа да тийм ээ. Тэгэхээр манай төмөр зам ахмадуудаа дээд зэргээр хүндэлдэг улсын хэмжээнд одоо үлгэр жишээ байгуулга гэдгээр ахмадууд бид нөө хандаа бахархаж явдаг юм. Одоо манай ахмадын холбооны бүртгэлд 6200 гаруй ахмадууд байна. Энэ ахмадууд дотроос одоо 90 гаруй настай 90-с дээш настай ахмадууд бол 40 гаруй байна. 85 настай ахмадуудаа хүлээж авдаг 98 оноос хойш бид нэ хүлээж авдаг ийм уламжил тогтоод энэ жил одоо хүлээж авсан. Энд бол 194 ахмад одоо 85-аас дээш настай байгаа төмөрсөн. Ер нь 70-аас дээш настай гэх юм бол манай нийт ахмадуудын 30% нь 2000 гаруй ахмадууд байгаа. ажил энэ нуруунд дээр өөрч явсан. Эдгээр манай хүмүүсийн ахмад үеийнхэн бол тав үедээ энэ өдрийн амар амгалан гэж хайрлая. Ахмадууд та бүхэн бол энэхүү одоо ажлын одоо үр шимийг хүртэж байгаа бид нарыг бас энэ одоо байгууллагыг энэ төмөр замыг бас сайхан авч яваарай гэсэн ийм үүрэг захиасыг бас өгч байгаа улсууд гэж ингэж ойлгож бид ажиллаж хөдөлмөрлөж байна. Ингээд Улаанбаатар төмөр замын өнөөгийн одоо хөдөлмөрийн хамт олон ахмад үетэйгээ өргөлж одоо холбоо сүлбэ одоо үе залгамжилсан тэр шин чанараа хадгалж ингэж ажиллаж амьдрнаа гэж ингэж бодож байна. Ингээд одоо модон 20 жил гарч байгаа ийм одоо үйл явдал өнөөдөр төнгөөж бид нар энэ шинэ он шинэ жилээ өгтөж энэхүү одоо арга хэмжээ зохион байгуулж байгаа ахмадынхаа холбоо за энд хүрэлцэн ирсэн одоо манай ахмадууд хөдөлмөрийн баатрууд та бүхэндээ энэ сар шинийн мэндийг төмөр замын удирдлага болон хувьяасаа одоо дэвшүүлж сар шиндээ одоо сайхан шин дээрэ гэж хүсэн ирэж байна. Харин жилийн Монгол ханшаатар өнөөдөр манай төмөр замын удирдлага хамтын холбоо Ахмад төмөр замчтан мөн хөдөлмөрийн бараамтад тэргүүлж одоо явсан хөдөлмөрийн сайжруулан ингэж одоо цуглуулад тэгээд хүндэтгэлийн ийм сайхан арга хэмжээг зохион байгуулж байна. Би талархлаа илэрхийлж байна.
тэгэхээр өнөөдөр бидний одоо уламжлалт цагаан сарын маань шинийн 3 болж байна. Тэгээ өнөөдөр бас төмөр замын маань одоо энэ Ахмад буурлууд маань ялангуяа манай энэ ширээнд бол хөдөлмөрийн баатрууд гавьяатуу сууж байна. Тэгэхээр үзэгчдээ мэдлэгээ хүргэн өнөөдрийнхээ бас энэ сайхан уур амьсгалаас бас хуваалцахгүй юу? Тэгэхээр манай төмөр замын Ахмадууд маань шинийн 3 цуглаж уламжлал ёсоор он сайхан давсан эрүүлэнх байгаа нас сүдэр өндөр байгаа одоо манай хамгийн өндөр настай 90 гарсан улсууд байж байна. Эднүүстэй мэдлэгээ хүргэж баатруудаа мэдлэгээ хүргэж төмөр замынхаа удирдлагт мэдлэгээ хүргэдэг ийм уламжлал ёсоор бид цуглараад байна. Сэтгэл ханамжтай сайхан байна. Баярлалаа. Монгол улсын хөдөлмөрийн баатар бүрэгдүүлж Улаанбаатар зүтгүүрийн дефоос одоо 40 гаруй 40 жил ажиллаад одоо Монгол улсын хөдөлмөрийн баатар цол авсан. Ингээд манай Улаанбаатар зүтгүүрийн дефогийн хамт олон бол ер нь Улаанбаатар төмөр зам гэдэг бол их том байгууллага. Энэ бол ажил үйлс нь бол байнга ундарч байнга одоо тэрүүний нэгнээд ийм том одоо байгууллага. Өнөөдөр шинийн 3-ыг одоо тохиолдуулан энэ 85-аас дээш настай Ахмадуудаа Монгол улсын хөдөлмөрийн баатрууд авиатуудаа ингээд замын удирдлага Ахмадын хороо хүлээж авч одоо жил бол ингэж уламжлал болгон гэж ажиллаж ирсэн ийм түүх уламжлалтай сайхан газар байгаамаа. Ингээд та бүхэнд ирж байгаа ирээдүй чинь итгэл сэтгэлээр дүүрэн золгож байгаа нас чинь зол жаргалаар дүүрэн байг гэж ирээё. Улаанбаатар зүтгүүрийн дефогийн машинчаар ажилладаг Монгол улсын хөдөлмөрийн баатар Намсраж алтан доос гэдэг юм байна. Тэгвэл өнөөдөр энэ сайхан бие гэмтэлтэй өдөр цугласан нийт Ахмадуудаа болон Монголын төмөр замчдаа 20 жилд эрүүлэн хязгаарлалтай сайхан яваарай гэж өрөөё. Улаанбаатар зүтгүүрийн дефод 35 жил ажиллаад машинчаар ажиллаж байгаа. Тэгээд энэ шинийн 3 энэ сайхан өдөр энэ настан буурлуудтай энэ олон баатар гавьяатуудтайгаа ингээд сууж байгаа баяртай байна. Та бүхэндээ уртудаа насалж 20 жилд эрүүлэн сайн сайхан байсгаад сансан өсөлт нь биелэх болтугай гэж өрөөё. Өнөөдөр энэ хөдөлмөрийн баатрууд гавьяатууд манай дарга нар бүгд байна. Ингээд энэ хүлээж авсанд маш их баярлж байна. Тэгээ сарчинтэй сайхан шилжээрээ. Монголын төмөр зам гэдэг бол ерөөсөө алтан босготой сайхан байгууллага юм шүү. Бид нэр насан туршдаа баярлж явдаг илэрхийлж байна. Баярлалаа. Өндөр настангууд энэ дарга нар хүүхдүүд бүгдийн баяр хүргэчихъя. Төмөр замд манай хүүхдүүд гэсэн 2-3 хүүхдүүд байдаг юм аа. Намайг бага гэдэг юм аа. За тэгээ дарга нартай эрүүлэн сайн сайхныг хүсье. Улаанбаатар төмөр замын настан буурлууд болоод 8 настай учраас өвд эмүүд хүртэл та бүгдэд юу хүсвэ эсэн өсөлтөөс эцгэлэн бүтэж булын усын өндөр шэдэн гал шиг баатарч алтан шар төмөр замд өлзөөтэй байх болтгоо гэж өрөөлийг айлтгын төвшүүлье. Ингээд энэ цуглуулсан буурлуудаа урт нас удаан жаргал бие эрүүл сэтгэл ариун сайхан одоо яваарай гэж одоо ерөөй дээ. Өндөр насны биднийг хүндэтгэл хүлээж авсан өндөрөх баяртай байна да. Ордуудаа наслаараа төртөө нэстэй юмдээ алдарт цай болоорой гэж ерөөй. Энэ ирж байгаа 20 жилдээ цөмөрөө эрүүлэн сайн сайхан байцгаах болтгоо. Урт нас 17 дугаар жарны мото 20 жилдээ бүгдээрээ эрүүл үйтэй саруул ухаантай сайхан амьдарч ад жаргалтай сайн сайхан байж хойдон жилийн 100 жилийг бас ингэж хүлээж авах ерөөлийг дэвшүүлж байна. Төмөр замын удирдах газар за хамтын холбоо хамтарч одоо хүлээн авч байгаад их баярлж байна. За ингээд нийт Монгол даяар ахмадууд маань уртудаа наслах болтугай гэж өрөөё. Хонин жилийн сар шинийн мэндийг төмөр замцсан та бүхэндээ дамжуулж байна. Та бүхэн хөдөлмөрийн өндөр амжилт өсөж уртудаа насалж сайхан шинжээрэй гэж баяр хүргье. Бүх ахмадуудаа
урт удаан наслахыг ерөө ахмадынхаа хороо жанчуу дарахта улам сайн ажиллаж ахмадуудаа баярлуул цэнгүүлж байгаарай гэдгийг л захиж өрөөё. Энэ төмөр замд дэшээ босхтой айл юм аа. Энэ байгууллагад би одоо 20 хэдэн жил ажиллаад тэтгэвртэй гараад одоо ил шахаж явна. Тэгтээ одоо 85-аас дээш насны улс ийм олон байл гэж тэгээ ерөөсөө 80 наснаас дээш болохоор бүр хэвтэн 100 гараал байна. Тэрийн дотор би өнөөдөр багтаад ингээд яваад амьдраад байж байгаа маань сайхан байна. Тэгээд ер нь төмөр зам харж үзэх хөгшчүүлээ биднийг харж үзэж байгаа нь маш сайхан байна. Жидгүүрийн ингээд хүлээж авдаг. Энэнд их баярлж байна. Бид өгөөд түүний бидний өр хүүхдүүд бүгд ингэж насыг насалж их орондоо их бүтээлийг гаргаж байх болтгоо гэж хонин жилдээ бүгдээрээ эрүүл энх байцгаая гэж ерөөё. Эвлэгийг Сэндбаа гэдэг хүн байна. Би одоо 24 он шарав доржээс хэрэгээ Ахмад Дайшаа. Тэгээ та бүгдээ амар амгалан ирж байна. Энэ баяртаас оролцож байгаад би та бүгдөө их баярлж байна. Та бүгдөө сайн сайхан байгаад нь урт удаанаас өөрөө бүгдөө бүгд шиг болж явахыг ерөөж байна. Могоон дарагшгаа инх амгалан манад бурхан шиг цөмөөрөө эрүүл саруул манчэр бурхан шиг ухаантай буянтай намсраа бурхан шиг сайн сайхан аж төрөж амьдарч урт настай удаан жаргаарай гэж үлзийтэй ирээлийг энэ хорлон цус олцоод дэвшүүлж ерөөё. Энд хурлцсан ирсэн ирээгүй ашигтай гişin одоо үе тэнгийг бүх ахмадуудад урт удаан наслж амар тайван ярих болцоо гэж өрөөж байна. Ингээд төмөр замынхаа хамт олонд энэ 2015 онд ол замхтай ашиг орлого ихтэй ямар нэгэн хөдөлмөр хамгааллын оршуулын дэглэгүү бүгдээрээ инх амгалан ажил хөтөлбөрийн өндөр амжилтаар 2015 оноо өгтхийг өсөөрөж байна. За энд цугласан өндөр настан хөтөлбөрийн бааtruуд замын болон Ахмадын холбооны удирдлага энэ хүмүүсүүдэд бүгдд нь эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэж өрөөе. Энэ гарч байгаа хонь жилдээ эдгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан сайн сайхан жаргалын дээдийн эдэлж яхах өрөөлийг дэвшүүлье. Жишээлбэл цагаан сарын баярыг тохиолдуулж манай Ахмадын холбоо Ахмад өндөр настан биднийг жишээлбэл хүлээн авч байгаад өндөр настан бид хязгааргүй их баярлдаг. Ингээд та Ахмадууд тань энэ ирэх хонин жилдээ эрүүл энх аз жаргалтай сайн сайхан бүхний хөсөөрөөё. Урт насж удаан жаргахын ерөөлийг замын захиргаа тавьж байгаа учраас бид их баяртай байна. За ингээ Монголын төмөр замыг цааш сайн хөгжүүлэх энэ ажилд даан бол замын удирдлага залуучууд ажил хөдөлмөртөө их амжилт гаргаж эрүүл энх аз жаргалтай байхыг хүсэн өрөөж байна. Монголын төмөр замыг ихлээл Монгол төмөр зам гэж гад сайх үеэс нь хийж эхэлсэн ийм л хүнтэй. Өнөөдөр 75-6 жилд энд амьдараад та бүхчтэй энд цуг нарийгаа сууж байгаа явдал бол одоо надад олдчихгүй их сайхан жашаантай юм дайралж байна гэж баярлж байна. Ингээд Монголын бүх төмөр замчдад бас энд байгаа ахмадтай болоод бүгдээрэнд нь энэ ирж байгаа хонин жилийн улам их амжилт гаргахыг хүсэн ирээд сайн сайхан бүгдийг хүсэн өрөөё. За төмөр замчдын минь ажил хөдөлмөр нь өглөөний насыг мандаж үчийн галсыг бадагсах болтугай гэж өрөөё. Тэгээ өндөр наснуудаа улам урт удаан наслж сайн сайхан байгаарай гэж хэлье да. Бүх төмөр замын ахмадтайчид тараг бүхнэтэй баярын мэнд төрөх сарсиндээ сайхан шинэлэрэг өрөөё. Цагаан сарынхаа сайхан баярын мэндийг дэвшүүлье. Бүгдээрээ аз жаргалтай сайн сайхан эдгээр инх амгалан төрлөөрөө төвчин амгалан
төмөр замд их амжилттай сайн сайхан ажиллацгаагаарай. Эрүүлийн газруудаа сайн сайхан явах. Йоо. Одоо ийм сайхан хамтлагын дунд ажил үүргээ биелүүлж өдөө хүртэл яваадаа баярлж байна. Бахархаж байна. Цагаан сарвал хамгийн гол нь одоо Монгол тургалтны хамгийн онцлог заншил. Тэгээ энэ заншлыг бодож хамгийн хүндэтгэдэг ийм учраас биднүүд ахмадуудаа хүндэтгэж хүлээж авдаг. 85-аас дээш настангуудаа бол хүлээж авч замын дарга бэлэг өгдөг. 84-өөс 80-аас 84 настангуудаа аж ахуйн нэгжийн дарганд хүлээж авч бэлэг өгдөг. Ийм одоо уламжлалтай. Тэгээ энэ сайхан арга хэмжээг биднүүд тэмдэглэж бүх одоо ахмадууд маань өөр аж нартайгаа өнөр өртгөн сайхан тэмдэглэж сайхан модон хэмжилтэйгээ залгаж байна гэж бодож байна. За би 1937 онд төрж Тулгаан аймгийн хүн тэнд сургууль байхаас одоо 7 дугаар анги төгсөөд Төмөр замын одоогийн тээврийн дээд сургууль гэдэгт 57 оны 9 сарын 1-нд техникум байхад нь орж төгсөөд 61 онд төгсөөд замын 2 дугаар анги гэдэг албан байгуулагт замчин бригадын даргаас өсвөлээ замын ангийн орлогч даргыг хүртэл хийгээд идэвхтэй гарцгаа. За биднүүдийн үйл ажиллагааг зохион байгуулдаг дарга нар ажил үйлсийг маань хамтран хийдэг хүмүүсүүд бүгдээрээ өвгөн эмгэн болсон биднүүдийн ажил зэрэгцээ сууж байна. Миний энэ дотроос одоо миний хамгийн сайн одоо үйлчлэл бид бүхэнд заавар зөвлөгөө өгч байдаг дарга маань манай мандат дарга голдон сууж байна. Иргэд нь бидний үйл ажиллагааг шалгаж хянаж одоо янз бүрийн үйл ажиллагааг зохицуулж байдаг дарга маань тэр цаан сууж байгаа ядам сүрэн гэдэг хүн байна. Тийм ингээд би замаа 2 дугаар ангид 39 жил ажиллаад 2000 онд идэвхтэй гарсан. Идэвхтэй гарснаас хойш замаа Улаанбаатар Төмөр замын Ахмадын хорооны дарга Жанжуу даргын юугаар одоо энэ 12 3 жил Ахмадын хорооны дарга гэдгийг хийж байгаа. Манай замаа 2 дугаар анги 360-аад өндөр настантай. Эднүүдийн үйл ажиллагааг зохицуулах гэж тэнд одоо 10 хэдэн жил ажиллаа. За миний хувьд бол одоо Төмөр замдаа баярлахаас өөр аргагүй. Манай Төмөр зам бол баярлахгүй байхын аргагүй сайхан харж үздэг анги. Алба. Манай Төмөр замын дарга нар үе үеэрээ хуучин шинээсээ эхлүүлээд одоогийн байгаа Бүрбаатар дарга хүртэл бүгд өндөр настан ахмадуудаа тусгай одоо мөнгө төгрөг итгэмж туслан бүх юмнуудаар одоо хангаж үйлчлэл хийж байдаг тусгай мөнгө гаргаж өгч байдаг бидний халамжийн хуулийн дагуу зохих одоо өх ёстой хувийн 1% хүртэл бол 3% байна. 1% хүртэл хувийн бол ил болгон гаргаж өгч биднүүд одоо янз бүрийн үйл ажиллагаанд дэтгэр тусламж одоо нөөцний хөнгөлөлт орон байр одоо юу байдгийг тэр юмд нөгөөч гэж Ахмадын хороо зөвлөлүүдэд тэр мөнгүүдийг гаргаж өгдөг. Манай дарга нарын үйл ажиллагааны бас нэгэн гол онцлогоо. За тэгэлгүй яхаа тэгэхээр бас өнөөдөр үнэхээр бас Төмөр замын нүүр царай болсон Ахмад буурлуудын манаас төлөөлөл тийм ээ гавьяаныхаа одоо амралтанд сууж байгаа азаа буурлууд манаас зүгээр суухгүй удирдах зөвлөлийн Ахмадын холбоог байгуулад тэгээд чиглэл рүүгээ олон ажлуудыг явуулдаг. Ялангуяа нийгмийн асуудлыг бол нэлээдгүй шийдэж өгдөгөө гэж бас олон хүмүүс ам сайтай байдаг. Тэгэхээр энэ том Төмөр замын энэ тогоонд чанагдаж энэ айлд одоо бас хүүхдүүд нь болж тийм ээ ажиллаж ирсэн та нараараа бол үнэхээр бахархаж байна. Тэгэхээр өнөөдөр бас шинийн 3 гэдэг энэ айл болгон бас одоо гэртээ тийм ээ эдээ бодаагаан одоо баяраа уламжлалт баяраа бас дээдлэн шүтэж ах トゥ амрах саднараа бас уулзаж учирч байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас Ахмад буурлуудтайгаа өнөөдөр бас уулзаж учирч бас нэлээдгүй сайхан өдрийг өнгөрөөлөө. Тэгэхээр ямар одоо Ахмадууд маань ирв мөн ямар одоо бас урлагийн тоглолтуудыг бас бэлдсэн байгаа гэсэн энэ талаар бас та хуваалцахгүй юу? Ер нь Ахмадын байгууллага ахмадуудаа хүлээж авч хүндэтгэл үзүүлэхээс гадна нийт ахмадуудаа зориулж лам хуургуудаар ном уншуулж тэгээд бас жил болгон шашин урлагийн цэнгүүн гэж зохион байгуулдаг уламжлалтай. Тэр уламжлалт ажлуудаа бол бас хийсэн ингээд. Ахмадын холбооныхан маань бас сая яваад нэлээдгүй том амжилттай ирсэн. Хаашаа яв? Ер нь жил уламжлалт болгон бас энэ концерт бас бэлддэг юм шиг санагдсан. Ер нь манай Ахмадын байгууллагын ажлын нэг гол чиглэл бол ахмадуудаа сэтгэл санаагаар дэмжих. Тэдэнд одоо болох үтгэхээр урлаг югаараа үйлчлэх ийм одоо чиглэлтэй байдаг. Тэгээ энүүнээс дагуу Ахмадын холбооны дэргэд урлагийн хамтлаг ажиллаж байгаад 2013 оноос ардын дуу бүжгийн ган ихшилэн чуулга гэсэн статустай болсон. Тэгээ энэ улсууд маань бүгдээрээ сайн дураараа одоо ажилдаг. Тэгээ энэ
ахмадуудынхаа урлагийн тоглолтуудыг зөвхөн Монголдоо биш, зөвхөн Төмөр замдаа биш, аймагуудаар явж биднээ урлагаар үйлчилж байгаа. Цагаан баярын мэндийг хүргэж аяндуугаар өргөн барья. Зиндашин шүлэг Батмунхийн хөгжим Бурхан багш Улаанбаатар Төмөр замын Ахмадын холбооны дэргэдэх ардын дуугийн ган гişгэн чуулгын уран бүтээлчд олон улсын ахмадын урлагийн нааданд биднээс 2003 оноос эхэлж оролцсон. Сүүлийн 14 онд Сөүлд болсон урлагийн наадамд оролцож манай гам гişгэн чуулган хамт олон гран-при шагналыг авсан. Улаанбаатар уралдаанд бас гран-при шагналыг авсан. Бас олон улсын тэмцээнд. Тэгээд энэ амжилтаараа холбоод биднээс ер нь яг Монголынхаа ардын урлагийг болоод Төмөр замынхаа үйл ажиллагааг олон улсад сурталчилж яваа гэж бас сэтгэл дүүрэн явдсан шүү дээ. Ахмадын холбоо гэдэг ийм сайхан холбоог бас манай Жанчид дарга маань бас байгуулад ийм олон хүмүүс үеийн ахмадуудыгаа бас хүндэтгэж хайрлаад энэ эдээ будаа тийм ээ одоо энэ уламжлалт баяраа тэмдэглээд ер нь жил бүрийн баяр болгоныг л одоо тэмдэглэж 4 удаас авч ахмадуудтайгаа уулзаж учирдаг гэж байна. Тэгэхээр нийт 6000-аад одоо ахмад буурлууд байдаг маань та бүхэн бол би ойлгохдоо бүгдөө л одоо тус тустай байгууллагын дарга нар маань хүрэлцэн ирсэн гэж ойлгож байгаа. 6000 хүний маань одоо Жанчид дарга маань одоо удирдах байна. Гэтэл одоо тус бүртээ одоо хідэн ахмадын холбооны дарга нар маань байна. Мөн одоо хідэн холбоос тусгаарлагдаж ажиллаж байна. Манай ахмадын холбооны бүрэлдэхүүнд 39 анги шатны байгууллага байна. Тэгэхээр Сүхбаатараас Замун өд хүртэл Зангилаа болгонд Сүхбаатар дархан салхид гэж Зангилаа болгонд ахмадын хороо зөвлөлттэй. Тэр Зангилаа болгонд ахмадын танхимтай. Ахмадын холбоонд хийж байгаа бүхэл ажлын танхимаар дамжиж Шугам замынхаа ахмадуудад хүрдэг. Баян түмэнд ч гэсэн хүрж байгаа. Тэгэхээр манай Төмөр замын ахмадуудын төлөө тавьж байгаа онцгой нэг юм бол нийгмийн асуудал их онцгой анхаардаг. Өнгөрсөн жил ахмадуудын 20 ортой эмнэлэг нээсэн байгаа Төмөр зам. Ахмадын
Булгатай соёлтой манай ахмад хорооны дэргэд одоо энэ жил ихэд манай соёлд 2300-аад хүн хүлээж авсан. Зөвхөн ахмадуудаа биш төмөр замчтайгаас үйлчилж байгаа. За жил болгон ахмад төв мэлгээсийн ахмадуудаа нарийн нэртийн эмчнэрийн үйлчлэгийг жил болгон зохион байгуулж мөрөөр нь ажил зохион байгуулдаг. Ер нь нийгмийн асуудалд илүү анхаардаг та. Тоолол одоо төмөр замын маань хамтын холбооны одоо энэ совиллууд, амралтууд эдгээрт одоо өөр одоо хамтууд очих боломжтой эсвэл зөвхөн төмөр замынх л байх ёстой юу? Үгүй боломжтой. Манай совиллууд бол ер нь ахмад залуу гэхгүй, төмөр замын болоод төмөр замын бус гэхгүй нийт одоо Монгол улсын бүх иргэдэд бүх төмөр замчтай үйлчилдэг юм онцлогтой байдаг штэ. Тийм учраас манай булгатай соёлд очиж амартай. Тэгвэл үзэгчд маань өнөөдөр бас энэ сайхан уламжлалт баярын хаан тийм ээ шинийн 3-ныхаа өдөр бас энэ ахмад буурлуудаас өчнөө одоо үнэтэй сургаалуудыг сонсоод мөн одоо энэ сайхан амралт совилтаа бас настаа буурлууд маань амарч болох юм байна гэдгийг бас дуулгахад таатай байна. Тэр засгаас гэдэг юм ахмад буурлууд маань нэлээдгүй бас анхаарал халамж тавьдаг. Тэгэхээр тэр дундаа төмөр замын одоо бас төмөр замд ажиллаж исэн ахмадуудыг манаас төмөр замын байгууллага маань нэлээдгүй харж үздэг гэж сонсдог. Манай төмөр замын ахмадын байгууллага, төмөр замын захиргаа бол ахмадуудаа бол дээд зэргээр харж үздэг юм байгууллага. Тийм байгууллага бол Монголд ер нь байхгүй байна. Манайх жилд 4 удаа хүлээж авдаг. Цагаан сараар улсын баяраар одоо ахмадын баяр, төмөр замын баяраар ингээд 4 удаа хүлээж авч хүндэтгэл үзүүлдэг. Бидэнд бэлэг дурсгалын зүйл гардуулдаг. Тэрний хажуугаар одоо хөдөлмөрийн баатруудаа гэхэд л одоо улсын баяраар тусад нь хүлээж авна. Цагаан сар юугээр одоо тусгай шагналууд өгдөг улсын төмөр замын баяраар одоо хүлээж авдаг юм байдаг. Тэгээ төмөр замаас бус одоо манай төмөр замын ахмадын байгууллага бол их мундаг том өргөөтэй. Улсад байхгүй өргөө манай төмөр замд байдаг. Манайд байтугай гадаадаас ирсэн зочдлууд үзчихэд Оросын холбооны улсын одоо төлөөлөгчид үзчихэд манайд одоо танайх шиг юм өргөө байхгүй. Танайхтай бид татархаж байна гэж. Тийм үг хэлжсэн. Тийм их сонсож байна гэдэг бол та маань хөдөлмөрийн баатрыг хэдэн онд авав? Би 1988 онд хөдөлмөрийн баатар авсан. Одоо 25 жил болж баатар хоолыг 25 жил идэж байна да. Би бол ерөөсөө нэг залуу байхдаа бол ажил маань хүнд төмөр замын зэтгүүрийн депогийн хамгийн хүнд ажил. Тэнд бол хүн ажиллахаас зүгтаад гэнэх байсан. Ийм л зэгтэл би 40 жил ажилласан. Тэгээд тэгж байхдаа бол за биш нэг 60 нас хүрэл хөрөөл дээзээ явах гэж бодож байсан. Тэгсэн чи явсаар одоо 80 гарлаа. Хэдий хүн төвчөр ажил хийсэн хүмүүс одоо төдий чиний бас эрүүл мэнд нь сайн биш шүү дээ тийм ээ. Хөдөлмөрсний үр шим шүү дээ. Эсвэл бурхнаас тэгж дурсан ч байх юм одоо ингээд одоо үдийн устдад ингээд амьдэрч. Ер нь төмөр замын байгууллага манай бас хөдөлмөрийн баатар байгаа шүү дээ тийм ээ. Манай Шарав ах маань. Тэгэхээр Шарав ахын маань хэдэн ондоос хөдөлмөрийн баатар цолоо? Би 1997 онд хөдөлмөрийн баатар болсон. Манайд ер нь хөдөлмөрийн баатар одоо төмөр замын хэмжээгээр 13 4 баатар байдаг. 13 4 өө зээ. Манай байгууллагад бас ихэнх нь байдаг. Авиатууд бас төдий чигнэ олон байгаа. Тэгээд манайхан бол яг ер нь төмөр замын алуун нэгжүүд байгууллагууд бол ахмадын байгууллагыг харж үздэг. Ялангуяа одоо манай зүтгүүрийн депогийн ахмадны дарга гихтэл дарга орлогчид одоо бүгд одоо ахмадынхаа төлөө одоо санаа тавьж сайхан одоо танкимтай болгосон биднийг сайхан одоо амралт совлалтай болгосон одоо бид нэр депо дээр совлд явдаг байхгүй ахмадууд ээлжид гараад байна. Энэ мэтлэнгээр манай одоо цех залуучууд одоо бас ахмадуудаа одоо сайхан харж анддаг. Одоо манай техник үзлэгийн цех гэхтэл цагаан сараар бүх ахмадуудаа хүлээж авна. Тэгээ энэ мэтлэнгээр одоо бид бол зөвхөн одоо ахмадын байгууллагын хэмжээнд биш, ер нь цех зууныхаа хэмжээнд бол бас ахмадуудаа одоо хуваарлж өгөх, тэдний харьяалал тогтоох ийм арга хэмжээнүүдийг авч байна. Нөгөө уламжлалт бид бүхний дээдэлж ирсэн ахмад буурлаа хүндэтгэл ахмад буурлаасаа бас үгийг нь сонсож тэдгээрийн сургаалыг сонсож тэдний одоо хийж хэрэгжүүлж ирсэн ажлыг залгамжлуулах бас чухал үүрэгтэй шүү дээ. Энэ утгаараа одоо юу гэдгийг уулзалт чуулгууд маань үргэлж одоо ач холбогдолтой байдаг. Түүний нэг нь бас төмөр замын ахмадын холбооны одоо энэ
бат бүх одоо нэгдсэн юм нэг сэтгэлтэй хамт олныг хүч байхаа гэж үзэж байна. Тэгэхээр манай цэфэлэгчийн маань хувьд ямар одоо шагнал урамшуул бас одоо авч байв. Мөн одоо эмэгтэй хүний хувьд мэдээж төмөр зам бол тийм их одоо хөнгөн биш хүнд хүчээр ажил шүү дээ. Энэ тал дээр та бас ярихгүй юу? За манай хувьд бол яг манай хамтын холбоо манай байгууллага аж ахуйлах анги аль аль нь бол бүгдэнд нь одоо ахмадуудыг харж үздэг, ханддаг, тусалдаг. Манай байгууллага бол одоо жил болгон 70-аас дээш насны ахмадуудыг хүлээж аваад хүндэтгэл үзүүлнэ. Бас тэгэл аялал жуулчлал, байгалийн үзэсгэлэнт 13 дугаар 100 эдрээр одоо аялуулсан. Мөн одоо тэр юу амар баясгалант хийд 13 дугаар 100. За тэгээд энэ говийн нутгуудаар эдгээр албан байгууллагаар бас ахмадуудыг тусгайд нь хүлээж аваад бүгдийг хүндэтгэл үзүүлээд аялал жуулчлалд явуулдгийн. За төмөр замын ахмадын байгууллагч гэсэн ялгаа байхгүй бидэнд ч одоо ахмадуудад түлээн үрсний хөнгөлөлт мөн цаашлах юм бол амралтын хөнгөлөлт хүндэр төмөр замчны хөнгөлөлт гэх олон хүндэтгэлийн юмнуудыг бол бид байнга үзүүлж байгаа шүү дээ тий. Энэ бол одоо манай энэ тентхийн ахмадуудын газрууд бол хэлэхдээ үгүй төмөр замд л анханаас ажилд ордог. Төмөр зам шиг сайхан газар алга. Танай төмөр зам бол дандаа ингэж байгаа ингээд л одоо уулцсан хүн мах дүүнэр эдэргүүр бахархаж л асуудаг шүү дээ. Одоо танай төмөр замын амралтанд амрахад ямар сайхан тэр булагтай амралт ахмадуудын амралт чинь яасан сайхан юм. Тэнд чинь амраа гэлээ одоо яваад одоо чөлөөтэй амарч байгаа шүү дээ. Ингээд манай төмөр замаар бол байнгын одоо бахархаж сайхан одоо явдгийн. Энэ нь бол одоо байгууллага хүртэл одоо ингээд ахмадын газараас гадна одоо байгууллагын цэг хэсгийн ахлагч нар ингээд л одоо энэ ахмадуудынхаа бас хүлээж авдгийн шүү дээ бас Монгол юугээр бол ахмадын баяраар тэрнээс гадна одоо манай энэ байгууллагаас гарсан бас пүүс компани эрхэлж байгаа ахмадууд байдгийн байна. Түүний хүүхдүүд байдгийн байна. Үр хүүхдүүд нь тэр ахмадууд нь одоо ханд өгдгийг 500, 300, 200 байгууллагаас өгч байна. Үйлдвэрчний байгууллагын одоо байгууллагын дэргэдэх газраас өгдөг юм. Энэ бол ахмадуудыг одоо төмөр замын ахмадуудын нэр хүнд өндөр байдаг. Төмөр зам ахмадуудаа сайн хардаг болохоор зэрэг мөн одоо тэрний үр хүүхдүүд нь хүртэл одоо бас бид нар ч гэсэн ээж минь одоо энэ байгууллагаас гарсан юм. Ийм учраас ээжигээ одоо одон медаль авсны төлөө бид нар ахмадын зөвлөлт чинь хандив өгье гэж ингээ хандив их бас хийдэг шүү дээ. Энэ нь бол их сайхан санагдаж идэв юм да. Та бүхний маань ярьсанчлан ер нь бас төмөр замынхаа энэ ахмад буурлууд шиг бусад байгууллагууд нийгмийн хариуцлага ухамсарласан олон одоо төрийн бас байгууллагууд байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүс манаас ахмад буурлуудаа бас ингэж хүндэтгэж хайрлаж олонний хүч оломгүй далаа гэж бас уулзаж учирч байгаасай гэж би бас хүсэж байна. Тэгэхээр манай ядамсрахын маань хувьд бас ямар ажил эрхэлж мөн одоо юу гэдгийг мэдээж энэ олон жил хахад бол хөгжилтэй, нарийнтай, мөн гомдолтой зүйлүүд зөндөл гарч ирсэн байх та. Би бол төмөр замын хамт олонныхаа мөржөлдсөн хамтран 33 жил ажилласан юм өө. Их хүн ойлгож ирсэн юм шүү та. Ер нь төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах үйл явцад дүрм журм хэрхэн биелэгдэж байна вэ? Хүмүүс хөдөлмөр технологийн сахилгуудыг хэр зэрэг сахиж биелүүлж байна вэ гэдэгт л одоо манай хяналтын албаны улсын байцаагчид хяналт тавьж дутагдал зөрчлийг нь тухайн үед нь засварлаж арилгуулах ийм л үүргийг гүйцэтгэж ирсэн. Ер нь үзлэг шалгалт бол төмөр замын дээврт зайлшгүй шаардлагатай байх ёстой юм нэг гэж ингэж бодож байна. Ядмаахан маань хувьд нэлээд сэндэг хүн байсан байх шүү дээ. Хүмүүсийн ярьдгаар тийм ээ. Хүмүүстээ холбоо түрүү ярьчлаа энэ ч дараа ургал сайхнаас гадна. Ер нь манай төмөр замчид бол энэ Монгол улстай юм шинийг санаачлах талаараа мэдээ. Дээрвч одоо социализмын баригад одоо тэгээд анхны одоо сэхэлэг яасан. Дөрөвдөд тэрний ашигт бидний ахтууд том дангуудаа энэ ахмадын өргөө гэдгийг чинь одоо санаа шилбий болгосон. Байгаагүй. Энэ Монголд байгаагүй. Энэ төмөр замд ахмадын өргөө бий болсноос хойш бүх удаа аймаг бус газруудад одоо ахмадын өргөө шүү дээ. Тэгэхээр манай бол анхаалагч өгөөд 90 төмөр замын санаачлал бол эх орондоо ярьдаг зүйлтэй. Иймэрхүү байдал. Цагаан сар бүгд одоо сайхан тэмдэглэлтэй дурсамжтай байдаг. Би түрүү ярьсан тэр дайны үед бол миний багнаас байсан.
Би бол одоо тэгэд баг сургууль сурч байсан. Тэгээ цагаан сар болохлоо зэрэглээ гэр орондоо морь хэрэглэдэг байхгүй. Тэгээд айлын хашаанд юм уу айлын ойчдаг. Тэгээд одоо сургуулиас орхон барьчих одоо. Өөрийн биеийн хүүхдүүдтэйгээ хамт айл гисдэг. Богц юм уу ганцглаад бадан одоо ганцлчаад тэгээд энэ хэвийн боов чинь суглуулаад байна шүү дээ. Тэгээд айлаас айлд орохдоо хоорондоо бас бичгнэж хэвийн боовныхаа мөрөдөө уралдаг. Өөр одоо хэвийн боовноос өөр ямар одоо бий. Хэвийн боовдоо тэр үе чинь нэг айлд ороход нэг домбон яотон гэж байсан шүү дээ. Хэвийн тавьж үзчих их баярлалаа да. Тэр чинь тусад нь одоо боовон боксонтой хийчээд яотонгоо тэр үе чинь одоо сайхан ихний дээлтэй дотгошоо харсан одоо хонин үстэй тийм мэтэй байлаа шүү дээ. Тэгээ өнөө үстэйгэн зуралдаад нэг долоогоо тэгээ зур хэр их удаа хийдэг. Одоо хийдэг. Таваа байна шүү дээ. Хаяа гаргаж долоогоо. Айл болгон тэр болохгүй. Айл үлээ бас баярны хөгтөч орныхоо толгойн шууд атал хийчих. Сарыг тамсгаа. Зарим айлын өгсөн юм гол нь. Юу юм уу дэвчээд явахта гэрдэн жолоочих юм. Шилжидээ хамгийн сүүлд нь одоо хамгийн мөрөнд хийж байгаа хамгийн мөрөнд. Тэр үед одоо айлууд өөрсдөө гэртэл боовоо хийдэг байсан. Гаднууд нь хошоод юурээс авах юм. Хүүхдээ зориулаад дандаа жижиг юм боов тэнгэрийн боов гэдэг байсан. Эний чинь тав шиг одоо сүүлэн боов гэдэг ярьдаг да. Одоо бол нөгөө нэг тахилын боов гэж байгаа шүү дээ. Тэр шиг боов гэдэг байсан байх тийм ээ. Бууцыг одоо яаж хийдэг вэ? Одоо ингээд цаансаар болохоор гэртээ бөөнөрөө цуглаад буузаа хийдэг штэ айлууд маань. Дээр үед одоо яаж хийдэг вэ? Тэр ч одоо хэдэн айлууд ингээд нэг нэгэндээ туслаад л тэр өнөөдөр манайх хийж яхад маргаатар одоо бэшгэрч хийдэг ингээд тойрол биеийг туслаад хийчихсэн байхгүй юу? Тэгээд битүүний өдөр чинь айл руугаа идэг буузаа чанаад хийсэн. Айл дараа дөрөвдөө хоорондоо солилцсон. Өнөөгийн цагаан сарыг та бүхэн маань юу гэж дүгнж цэгэмж байна? Өнөөдөр одоо хэрхэн одоо цагаан сар маань одоо дээр үе та бүхний маань хийж одоо тийм ээ тэмдэглэж ирсэн тэр одоо уламжлалт баяруудаас өөр вэ нү аль бидний үеийг бодвол одоо юм айлвагдэл их сайхан болж л дээ. Сайхан байна. Айлвагдэл сайхандаа бол улам одоо хүний одоо сэтгэл санаа хангагдах штэ. Улам гой болох гэж улам сайхан болох гэж байдаг. Бидний үед бол одоо хүүхэд байсан. Ер нь одоо тэр ер нь арх дарс гэдгийг чи би үзээгүй юм байна. Хаяа нэг одоо том хөгшчүүд одоо хоёулаа суучихсан нэг шимээ юм ганц нэгээр яаж их л хардаг. Өөр одоо цагаан сараар ингээд айл бүгд ороод согтоод юм уу ингээд ерөөсөө үзэгдээгүй. Тэр ч одоо би ч одоо бага наснаасаа хэлээд сонгын баг сургууль төгсөлтөл одоо цагаан сар тэмдэглэлээ шүү дээ хөөдөө. Тийм юм бол үзэгдээгүй. Одоо юм хэлүүлдэг болохоор одоо тэгдэг юм уу улам л одоо яах вэ? Тэр үе чинь юм ховрохлоор одоо өөрснөө боовоо, өөрснөө борцгоо, өөрснөө тэр хүүхдөх янз бүрийн хэлбэрийн одоо гурлан боов хийгээл тэгэл одоо мах цах чанаад бус газар тэгжсэн юм уу хүүхдүүдэд бол юуны үед бол нэг зүрх өнгөцөх хоёрыг нь холовчихсон. Тэгээд тэрийг чанаад одоо бас хүүхдүүдэд битүүний үед тэр айл битүүнээр бас вийнэ гэсэн шүү дээ. Хөөж орн яан ярин одоо ингээл сайхан яадаг юм байсан. Малчтын цагаан сар гэж хүмүүс маань ярьдаг шүү дээ тий. Дээр үед одоо малчид их төлгөө илүү их тэмдэглэж ирсэн юм шиг байна. За тэгээд сая өчигдрүүлүүд би нэг машин цуусалдаа тэгээд жолооч нь ярьж байгаа. Та нөхдүүд бол сайхан байна. Одоо ахмадууд тэгээд амтэн хүн золгоод би ч одоо 50 хэд үрдсэн надтай тэгж золгодгүй шүү дээ гэж ярьж. Тэгээд тэр чинь буруу байхгүй. Тэр 50 хэдэн наснаас доош насны улсууд бол тэр хүнтэй бас л ахмад насны хувьд хандаж байх хэрэгтэй. Тэгж л шүү. За тэгэхээр манайхаас соёл урлагийн төрөлцсөн савыг болох SH телевизээ соёл урлагийг одоо бусдад түгээн дэлгэрүүлж тийм ээ нийгэм түгээн дэлгэрүүлэхээс гаднаас нийгэм рүүгээ чиглэсэн олон сайхан ажлуудыг хийдэг юм сайхан хүмүүсийг бас урьж оролцуулдаг эрхэм гээд нэвтрүүлэгтэй. Тэгээд эрхэм нэвтрүүлгийн манаас урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн та бүхнээрээ үнэхээр баярлаж байна. Үнэхээр би их азтай гэж өөрийгөө бас бодож байна. Энэ олон хөдөлмөрийн одоо баатрууд энэ олон одоо том одоо шалтан гац төрийн шагналт
дуутай ажил үйлсээ одоо дүгнүүлсэн ийм өндөр одоо ийм буянтай буурлуудтай уулзж байгаадаа баяртай байна. Тэгэхээр өнөөдөр бас шинийн 3-аа тэгэхээр та бүхэн минь нэг сайхан ая бариач гэж би хүсэж байна. Уулын нээлэн харагдах өмөрийн цэнхэр хангай минэго унтах нарын зүудлэгтэй байна. Осын осан нотаг минэго хангана хараа сүргээ хэрсэн нотгаро халахын саранга эжмэн сүргээ хэрсэн нотгаро ой замчтын тухай нэг оногоо байдаг юм аа. Манай төмөр замч дээр захилгаан байхгүй. Ороо ажиллагаатай. Намайг болох гэж байна. Карсином ханаар байж. Энэ замчид маань унаа байхгүй. Сүм явгол одоо явгол метр айлдаг юм шиг байна. Захилгаан байгаа. Манай одоо төмөр замч нь одоо саяхны хүртэл дандаа орос дарахтай байлаа шүү дээ. Тэр нэг замын даргын үзлэг гэж явдаг. Тэгээ нэг замчныг орж ил дээ. Юунд олон хүүхдтэй. Тийм угаад олон хүүхд байна. Чи яас олон хүүхдтэй хүн бай гэж одоо асуусан байгаа юм. Орос даргуу. Тийм чинь захилгаан байхгүй. Шүн одоо суудлын гарт юм. Замаа иргэн гэж 2 3 удаа босно. Юу хийж байгаа вэ? Тэгээд тэрнээс хойш бүгд нь замын үед хүртэл захилгаан тавьсан. Шугам тавьсан. 2 3 захилгааны шугам. Тэгээд одоо бүх төмөр зам захилгаан тавьсан. Тэгээд энэ замынхан чинь машин өгөөд машинтай одоо иргэдэг механик. За ер нь тэгээд та бүгдийнхээ амнаас гарахаар төмөр замаа магтаад төмөр замаараа бахархаар төмөр замынхаа тухай ерөөсөө нөгөө цагаан сарын өг нэг сайхан баярын нэвтрүүлэг маань цагаан сарын тухай нилээдгүй бас ярилцах ёстой байсан. Төмөр замаа ясараад бидний бас нэвтрүүлгийн цаг нилээдгүй явсан байна. Тэгэхээр мэдээж олонний хөгж оломгүй далаа гэж тэр олон одоо түрүүн таны маань ярьсанчлан одоо тус бүрдэл нөгөө үүрэгт ажиллаа сайн хийж гэмээр нөгөө ажил үйлс маань бас бүтдгээ гэдгийг тод жишээ. Тэгэхээр нэг хүн одоо нөгөө ганц хүн одоо айл болохгүй ганц мод гал болохгүй гэдэг шиг та бүхний маань бүх одоо ач тусаар төмөр замын бас өнгө төрх тодорхойлогддог юм байна гэж би бас хувьдаа бодож байна. Тэгээд та бүхнийгээ хараад одоо танай ажлын хамт олон мөн залуучуудын маань одоо үзэж байгаа нийт үзэгчд маань та бүхнээрээ бол үнэхээр бахархаж байгаа гэж бодож байна. За тэгээд та бүхэн маань миний одоо асуугаагүй асуулт болоод үзэгчтэйгээ хуваалцах мөн гэр бүлдээ ажлын хамт олондоо ахмад буурлуудаа сайхан мэдлэгээ хүргэх байхаа. Бид одоо бүх төмөр замчдаа бас энэ баярыг сайхан тэмдэглээд энэ баярынхаа одоо сэтгэл сайхан тэмдэглэсэн юундаар цааш ажлын эрч хүч аваад ажил амжилт гаргаж сайхан явж эрүүл сайхан байхыг бас ерөөж байна да. Аймаг хотуудад сууж байгаа ахмадын байгууллагын сонгуульд нь одоо бидэндээ нэгэн зорилготой үйл ажиллагаагаа явуулж байдаг. Ахмадын сонгуульд дарга нартаа нийт ахмадуудаа энэ модон хонин жилийнхаа сар ширийн мэндийг хүргээд бүгдээрэнд нь сайхан шинэлж сайхан бүр ач нартайгаа шин унтаагаа золгож урт наслж удаан жаргарэ гэж хэлээ да. За тэгэхээр өнөөдөр зөвхөн төмөр замынхаа аюугаар биднээс оролцож байгаа биш. Энэ цаашид бол өөрсний бодож байгаа бодол бол өөрийнхөө орны өнцөг болон бүрт ажиллаж байгаа малчин сэхэтэн одоо цагаан сараа тэмдэглэж өнгөрөөж байгаа энэ хүмүүсүүд бол өөрийн төрсөн нутаг Дундгой аймгийн Эрдэнэт сумынхаа одоо ах トゥ төрөл төрөсөд хамт олон энэ бүгдэд одоо мэд төрөж байна. Монголын төмөр замчид мэрэгжил нэг нөхдүүд за энэ жил бол би Сүхбаатар аймгийн одоо 6 сумын 90 жилийн га болох юм байна. Ингээ энэ 90 жилийн хамаад ажлын өндөр амжилт гаргаарай. Одоо их орон одоо сум орноо хөгжүүлэхэд одоо залуучууд маань ихээхэн одоо хувь нэмрээ оруулаарай. За одоо арга хэмжээнд нь амжилт хүсье. За манай ахмадууд та бүхэн төмөр замчдын одоо ахмадын холбооны нэрийн өмнөөс та бүхний одоо бие шинээрүүл үр хүүхдтэй аж зээ нэрийн хамтаар энэ Монголынхаа цагаан сар сайхан тэмдэглээд эх хонин жилдээ эрүүл бүхнийг хүсэн өрөөё. Улаанбаатар төмөр замын нэгд хамт олон
төмөр замын өдөртөх газрын нийт ахмадууд нийт төмөр замчтай эрүүл их аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ерөөд мэдчилгээ төвшүүлье. За баярлалаа. Би Булган аймгийнхаа Үрг хангаа сумын нийт ард түмэнд сар шинийг тохиолдуулан эрүүл их сайн сайхан амьдрахыг хүсэн өрөөж байна. Төмөр замчин хамт олонны нэрийн өмнөөс. За нэвтрүүлэгт маань оригдож ирсэн та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Тэгээ үзэгчд маань бас төмөр замын Ахмадын одоо сайхан тоглолтыг болоод энэ Ахмад буурлуудаа хүлээж авч байгаа энэ уулзалтуудыг бас үзсэн байх гэж бодож байна. Тэгээд өнөөдөр та бүхэнтэйгээ яриад байвал нилээдгүй олон зүйлийг ярьж олон одоо цагийг бас өнгөрөөмөр байна. Тэгээд харамсалтай нь бас нэвтрүүлгийн цаг одоо өндөрлөж байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та бүхэндээ юу сансан 9 хүслэн сэтгэлчлэн бүтгэх болтугай гэж хүсэн өрөөё. Ихрэм нэвтрүүлгийн баярын дугаар энд хүрээд жаргаж байна. Иргэн уулзлаа түр баяртай үзэгчдээ. Эрхэм үзэгчдээ эрхэм нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын хүндтэй зочдоор Төмөр замын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орондоо үлэмж хувь нэмрээ оруулсан буянтай буурлуудын төлөөлөл Улаанбаатар Төмөр замын Ахмадын холбооны тэргүүлэгчид Төмөр зам гих айл өрхөд насаараа ажиллан гавьяа байгуулсан Ахмад буурлуудаа өрн оролцууллаа. Ийхүү Монголын уламжлалт цагаан сарын баярыг Төмөр замын Ахмадын холбооны хамт олон жил бүр уламжлалт болгон тэмдэглэн ирсний чацуу урлаг соёлын олон ажлыг зохион байгуулж улс орондоо төдийгүй дэлхийн улс орн Япон, Солонгост урлаг авиасаараа тэргүүлэн гран-прийн шагнал хүртэж гэр бүл найз нөхөд хамт олон Ахмад буурлуудаа баярлуулсан амжилтаар модон хонжилтэйгээ золгосныг үзэгч та бүхэндээ танилцууллаа. Ингээд нийт Улаанбаатар Төмөр замын нийт хамт олондоо болон Ахмад буурлуудаа нийт монголчуудаа сар шинийн мэндийг хүргэн эрүүл сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.